Монголд бас ингээд урлагийг хөгжүүлэх гэсэн хүмүүс зөндөө байна. Гэхдээ миний гол ирмэлзэл бол стандарт байх хэрэгтэй. Аливаа юм стандарт, дэлхийн стандарт байж иж юм. Одоо бас салбар болгоно л яригдж байна тий. Ер нь нэг AI бүх салбарт хэмжээг нэмэгдүүлэх, за эдийн засгт нөлөө үзүүлэх гэдэг одоо юмуд яригдж байгаа. Чи дуу хөгжмийн салбарт одоо жишээ нь аваад үзэхэд гэхэд одоо энгийн зохиолын дуу нарыг ч гэсэн одоо AI-аар оруулаад ингээд AI ч өөрөөсөө бүр дуу зохиодог болоод ингээд ирж штэ тий. Тийм хүртлээ одоо ингээд Би бол энэний маш эсрэг байдаг. Ер нь одоо кино байдаг штэ. iRobot гэх кино байдаг. Сүүлдээ тэр робот ч өөр дэлтгэх байдаг тий. Тэгэхээр хүн өөрөө толгойг ажилуулахаа байгаад эхлэх юм бол жинхэнэ байхгүй болно. Бүтээлийг бол яг чин сэтгэлээсээ зүрхнээс тархиа ажилласан бүтээл маш олон зуун жил эзэж мартагдахгүй юм. Тэрнээс AI-ээр зүгээр дуу зохиогоод байвал тэр ямар сүнсгүй, ямар ч онгодгүй, яг гоё дуу. Тэгэл өөрөө хуурж ийн. Санхүүжилт урлагийн санхүүжилтэд ер нь бол бас хэцүү байдаг гэд ер нь дурдчихсэн тий. Ажил хийгээд зээл авах зэрэг тийм том уран бүтээл төр гэхээс илүүтэйгээр та хувь хүн талаасаа ер нь бол яг юм санхүүг тал дээр яг ямар хуу төрлийн хүн бэ? Би ер нь таар бах. Ер нь таар бах. Би бол болно гэл юм хийдэг. Азар болдог. Гэтэ дандаа л уран бүтээл, студ, дандаа тиймний төлөөл би аюу зоригтой зээл авч, зоригтой санхүүжилт хийдэг. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Insight подкастын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бид маш хүндтэй төчнийг урьж одоо студид ярилцахаар бэлэн болсон байна. За энэ хүн бол Монгол улсын төрийн сойрхолт, Монгол улсын гавьяач жүжигчин, мөн камертон амтлагийн ахлагч, хөгжмийн продюсер, за B production-ыг үүсгэн байгуулагч, дуучин Болт хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ бас бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн сайхан бас маш том хүнээр хүндтэй шанглыг авсан танд салуун баярыг хүргэе. Маш баярлалаа. За тэгэхээр бид одоо энэ хүү дугаараар ер нь л одоо өмнөх дугааруудад нэлээд одоо эдийн засгийн санхүү мэргэжлийн чиглэлийн хүмүүс илүү ер нь төлхөө оролцож исэн. Тэгэхээр энэ удаагийн одоо илүү онцлог нь болоод ирэнгүүт за урлагийн салбарын төлөөлөл болсон хүн за ганцхан одоо энэ салбарыг гэхээс илүүтэйгээр те өөр хийдэг одоо бизнес эрхлэгч гэдэг утгаар нь илүү бас таныг таньж мэдхийг ер нь зорьсон байгаа. За тэгэхээр нөгөө нэг илүү тийм хүнд одоо бас дөрөвгөө орохоос өмнө одоо илүү жоохон хувь хүн те карьер тал руугаа танаас ер нь асуулт асуув гэж бол бодож байна. За та ер нь багада яг ямар төрлийн хүүхэд байсан бэ? Айлын хэддэг хүүхэд вэ? За тэгээд ер нь яг тэр урлагийн авьяасаа ер нь яаж олж нийсэн бэ? Би чи айлын 3 дахь хүүхэд. Тэгээд айлын баг. Тэгээд ер нь манай ээжийн тал бол бүгд урлагийн гэр бүл. Манай ээжийн аав нь одоо миний өвөө Монгол улсын одоо төрийн шагналт ардын жүжигчин, зууны манлай одоо гомдоржийн Жамин гэдэг одоо хүний гэр бүл. Тэгээд ерөөс хүүхдүүд нь бүгдээрээ л урлагийн гэр бүл. Манай ээж өөрөө Монгол улсын гавьяач жүжигчин, дуурин гоцлол дуучин, жэзцгээ гээд хүн байсан. Тэгээд манай аавын тал бол илүү архитектор, илүү зураг төсөл. Манай аав бол одоо бас Эрдэмтэн профессор, Эрдэнэтотын анхны хот төлөлтийн ерөнхий архитекторч, инженер байсан юм хүн. Тэгээд анх л одоо Оросуудтай Эрдэнэтотын хот төлөлтөнд ажиллаж байсан юм хүн. Тэгээд аавын тал бол илүү архитектор, инженер талын. Тэгэл ээжийн тал бол илүү урлагийн. Тэгэл хоёулаа аав ээжээр дандаа хойно сургууль төгссөн юм. Манай аав бол яг намайг зураач юм, архитектор, барилгын чиглэл рүүгээ болгох мөрөөдөл байсан юм шиг байна. Тэгээд би яг багтаа өөрөө хөгжимчин болно гэл хийлж, би хийл тоглож одоо хөгжимчин дэлхийд алдартай хөгжимчин болно гэж хэлсэн. Тэгэл хөгжим бүжгийн сургууль руу очиод тэнцээл мөн төгөлдөр урлаг бас оруулъя гэл намайг багш нараа бас нэг хэсэг нь авъя гэл нэгтэл нь хийлж болгоё гэл за өөрөө одоо сонго гэл тэгтэн би хийлж болно гэд ингээд анх одоо энэ хөгжмийн одоо сургуулийн хаалгатад ч одоо 12 жил яг хийлж мэргэжлэр хөгжим сургуульд төгссөн. Тэгэхээр ер нь л одоо нөгөө нэг илүү нэг багаасаа ер нь урлагийн хүн ч өөрсдийн гэсэн дотоод ертөнцтэй те яг таныг ингэж урлаг руу ороход ийм хөшүүрэг болсон бас нэг үйл явдал ер нь байсан болов та ер нь яаж бас тийм ер нь л одоо багаасаа илүү хөгжмөр явсан учраас энийг илүү сонгосноо өөр сонголтууд ер нь гарч ирж байсан болов. Хүүхдэд ингээд нөгөө нэг юм мөрөөдөл, чин хүсэл, дээрэс нь энэ ойр орчинд байж байгаа хүмүүс ингээд тэр хүүхдийг хөглж, мөрөөдлийг ингэж хөглж, чиглүүлж өгөх нь айгүй чухал. Одоо бодоход санагдсан. Ганц хүүхд өөрөө ингээд мөрөөдсөн ч гэсэн орчны нөлөөлөл гэдэг бол хүүхдэд их чухал санагдаж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр манай гэр бүл бол энд ээж дуулаад, энд ах хөгжим тоглоол тэгэл гараал ээжийнхаа дуурд очиж дуурийг үзээл
Тэгэл одоо ахынхаа тоглож байгааг үзэл ингээл яваад ахаар хүүхдэд илүү тэр нөгөө юмнууд нь зүрхэнд нь суугаад аавынхаа ажил руу бол тэр болон очихгүй. Аавын ажил нөгөө архитект зургийн ажил болгоно үзээд байгаа юм байхгүй учраас тэгэхээр хүүхдэд багаас нь ингээд харагдаад нөлөөлөө сонсогдоод байдаг юм руугаа хүүхд илүү татагдана. Дээрэс нь дандаа малдартай мундаг хүн болно шүү миний хүү. Дандаа ингэж дэлхийд алдартай хөгжимчин болоорой. Чи мундаг одоо юм болоорой. Чи тэ өөрөө бие дааж ингэж өөрийнхөө ертөнцөө өөрийнхөө амьдралыг авч явна гэл дандаа манай одоо гэр бүлийн одоо тэгэл ээж аав нар ах дүү нар дандаа л тийм ихтэй гол нь дандаа чанартай юм их өстой юм л хийвэл дандаа л оргилдон дандаа л одоо мундаг хүн байхын төлөө яваарай гэл багаас нь дандаа тэгдэг. Тэгэл хүүхд өөрөө тэрийг одоо өөрийгөө одоо хурцлаад би ийм л хүн болох хэрэгтэй гэл тэр үеийн одоо зурагтаар гарч байгаа хөгжимчид тэгэл пиано сонсох тэгэл багш нарт очиод ярихад багш нар дандаа хичээл дээрээ та нар тийм л хүн болох хэрэгтэй ийм л хүн болох хэрэгтэй гэл ер нь тэгэхээр хүүхдийн чиглүүлэх одоо гол нөгөө мөрөөдөл дээр нэмдэг нь орчны нөлөөлөл гэдэг нэг чухал байна. Тэгэхээр надад бол орчинч нөлөөлсөн би ч өөрөө ер нь мундаг хүн болно гэдэг багаасаа тийм шар хортой тийм л хөвгт юм байсан. Нэрэл бас одоо ингэ нөгөө нэг өөртөө би өөрийгөө харахаар ч гэсэн яг дандаа нөгөө нэг ээж аавынхаа одоо мэдээж намайг шахаагүй ч гэсэн нөгөө талаас нэг харсаар байгаад тухайн мэрэгжил илүү ойр болцсон байдаг ч юм уу тий яг тэгж яг тэр ихгүй. Тий тэгэж явдаг шин. Тэгэхээр гэтээ одоо нэг мэрэгжлийн хүн одоо ингэ сонгосон ч гэсэн тухайн одоо хийж байгаа зүйлээрээ маш удаан тууштай ингэж өөрийнхөө чин сэтгэлийг зориулаа явна гэдэг болоос хүн болгонд тийм одоо амар биш байдаг тий. Тэгэхээр таны хувьд одоо ингэж маш урт хугацаанд одоо энэ салбарт ажиллаж байгаа явж байгаа хүний хувьд яг өөрөөрөө хийжсэн одоо ажил бүтээлүүд хамгийн их тийм бахархажсэн одоо зүйлтэй нь юу байгаа вэ? Гэхдээ ер нь бол нөгөө хүн тэр хийж байгаа ажилдаа нөгөө заавал ингээл нэг тууштай ингээд явахтай болно ш. Тэрэндээ дурлах хэрэгтэй. Өөрөө тэрэндээ тайртай дуртай байгаад тэрийг хийхдээ өөрөө ажиглалтай байх хэрэгтэй юм шиг. Тэгвэл нөгөө ингээд дургу байгаад ч юм уу ажиглалгүй байгаад за энийг л хийх хэрэгтэй гэдэг өөрийгөө ингээд тамлаад иж юусоо болохгүй. Миний энэ одоо хийж байгаа зүйл бол би өөрөө ингээд дуртай. Тэгээ хийл тоглоод ингээд явж байгаа дундаас нь би гинт дөрвөн хоолоогоор хөгжмөө дуулж байгаа Boyz II Men-ийн касетыг сонсоод хүү энэ юу вэ гэд би тэдний энэ хийж байгаа хөгжимд дурлаад би юу хамтлаг байх болох хэрэгтэй юм байна гэд. Тэг миний мөрөөдөл шал өөр болж байгаа. Тэр хооронд. Тэгээд ер нь бол Монголын рок попын одоо би ч нэг дуунууд их сонсдог. Тэр үед Титэм тэгэл Хөхтөнгөр тэгэл одоо тий дандаа тим төрлийн дуунуудыг сонсдог гэсэн. Тэгээд яг тэр байхгүй байсан орон зайгийн хөгжмийн одоо тэр дууралтыг би тэр Boyz II Men-ийн касетнээс сонсоод за энийг л хийвэл энэ систем маш шинэлэг юм байна. Дээрээс нь хөгжим бид нар сурч байгаа учраас тэр бидний хувьд мэрэгжлийн хувьд айгүй гоё санагдаж байна. Тэгээд миний мөрөөдөл рок поп ертөнц рүү шилжсэн байна. Тэгэхээр тэр бас нөгөө дурлах хэрэгтэй юм шиг байна. За мэдээч бас одоо ажиллаа одоо ингээд маш дурлаж хийж байгаа хүн таны одоо уран бүтээлүүдээс нь харахад ч гэсэн одоо дуу хоолой нь хүний ер нь сэтгэлд хүрдэг, хийт болдог. Одоо ингээд гарч ирэх болгоно нэг жанрих биш те. Та одоо өөрийнхөө онцлогийг айгу олон талаар ер нь л хүмүүст ингээд хүрэхийг зорж байгаа нь ер нь харагддаг. Тэгэхээр одоо энэ одоо хугацаанд бас тань цорилттой одоо зүйлсүүд ч гэсэн зөндөө байсан бах те. Тэгэхээр ер нь таны одоо багаас одоо ингээд нуурлагт байгаа ч гэсэн нэг талаасаа одоо нөгөө нэг танд яг хамгийн тийм хэцүү санагдчихсэн цорилттой байсан. Тэрийг яг даван туулж байсан тухай тийм гой сонирхолтой түүх байгаа лөө. Тийм ер нь бол яг нөгөө юмаа ингээд чин сэтгэлээсээ хийчихээр юм өөрөө аяндаа ингээд бүр ингээд дэлбэлээ цэцгэлээд явдаг. Тэгээ дуунуудаа ч гэсэн яг чин сэтгэлээсээ эмхтэн үнийг бодоод ч юм уу чин сэтгэлээсээ дурлаад чин сэтгэлээсээ одоо бүх зүйлийг гой хийгээд ингээд бодно гэсэн тийм гой мөрөөдлөөр ингээд дуу хөгжим зохиохоор тэр нь өөр хүмүүст маш хурдан тардаг. Яг тэгэхээр яг тэр мэдрэмж нь тэнд байгаа мэдрэмжтэй хүн дээр очиж наалддаг. Тэр хөгжим өөрөө ямар ч тийм хил хязгааргүйгээр очдөг гэдэг нь надад бол илүү бүр баг донтолж байгаа байхгүй тэр чинь нөгөө одоо хүнд бол нөгөө ямар гоё миний дууг тэр хүн сонсоод тэгж бодсон байна. Яг надтай адилхан бодсон байж гэдэг юм уу. Тэр хүн чинь өөрөө энэ мэрэгчлээ бүр ингээд донтоод тэрэндээ дурлаад тэгээд тэр нь өөрөө бүр чиглүүлээл яваал. Тэгээд тэр хооронд өөрийгөө гол нь сайжруулад хамгийн гол бэрхшээл бол Монголын гэдэг чинь зах зээл одоо энэ хүн амын одоо энэ багаас болсон бол одоо асуудал шүү дээ. Манай урлагийн салбар бол тэртээ тэргүүнээ зах зээл багтай. Тэгэл одоо гадныхан шиг хурдан одоо нэг дуу гаргаад одоо гэр бүлээд ижээх ч юм уу ийм асуудал гардггүй. Тэгэхээр маш шаргуу хөдөлмөрлж иж маш их толгоогоо ажиллуулж ижил энэ салбарт одоо ингээд нэг амьдрах нэг ийм л одоо салбар ихгүй. Ер нь бэрхшээлтэй зүйл нь ерөөсөө тэр бусад юм нь бол яг тэртээ тэргүү
би дуртай учраас би мөнгөгүй байсан ч би дуугаа дуулна, хөгжмөө зохион. Миний өөрийн оюуны бүтээлээс гарч байгаа учраас хин нэгнээр одоо мөнгө төлж дуу зохиолгож байгаа биш учраас энэ өөрөө маш тийм хэцүү зүйл нэг байхгүй. За салбарын тухай бас айгуусан. Одоо ер нь бид нэр одоо урлагийн салбарыг бас харж үзэхдээ тэгээ одоо ингээд олон улсын жишгийг авч үзэхэд чинь тэгэхэд одоо Солонгос улсыг харж үзээд тэгэхээр нэг Солонгос улсын хувьд чинь гэхэд ингээд бас мэдээж хүн ам ихтэй. За тэгэл олон яг тэр чинь тухайн одоо яг салбарыг босгохын тулд яг улсаараа айгу хичээж байгаа юм шиг ер нь бол ингээд харагддаг шүү дээ. Тэгээ улс нь маркетингаар нь дэмжиж гин бүх одоо кино зуруудаар нь дэмжиж гин. За продакшн талаасаа ч гэсэн уран бүтээлчдийг одоо бүхэл тоглох байдлаар нь ингэж одоо улсаараа айгу хичээж тэр салбарыг босгосноор энэ эдийн засгт айгүй том нөлөө үзүүлээд явж байгаа бас нэг салбар болж байгаа гэсэн. Тэгэхээр таны хувьд ер нь тийм одоо урлагийн салбар ер нь ирээдүг яг яаж юу гэж харж байна? Яагаад нөгөө улсаараа дэмжиж ийн гэхээр Солонгос улсад зах зээл олон улсад гаргах нөгөө экспортын бүтээгдэхүүн маш ихтэй. Жишээлбэл Hyundai, Samsung, LG гэл одоо машины дээрэс нь телевиз, утас гэдэг эдгээрээ борлуулахын дэлхийд борлуулахын тулд мэдээж маркетинг хэрэгтэй. Энэ бол зөвхөн дан одоо урлаг их дэмжиж байгаа юм гэж би харахгүй. Энэ чинь улсынхаа эдийн засгийг дэмжихийн тулд дээрэс нь экспортын том брэндүүд бүтээгдэхүүнүүдийг дэлхийд дахинд зарахын тулд энэ одоо олон K-pop дуучид залуучуудыг уриалж ингэж явж байгаа гэж би ойлгож. Тэгэхээр миний хувьд бол Монголын одоо ингээд шүлээ хин нэгэн дуучныг ингээд улс бодлого гараад дэмжихээр араас нь юу зарагдах гэдэг. Юу ямар бүтээгдэхүүн дэлхийд нийлүүлэх үү? За нүүрс бол одоо дуучинтай дуучингүй яваад байна тий. За одоо манад ганц байгаа нь олор байж гин тий. Африкийн хүмүүс л олор аваад өмсөхөө. Тэнд байгаа одоо улсууд яг тэр ингээл одоо тэгэхээр Монголын залуучууд одоо бид нар ийм дэлхийд танигдах брэнд үүсэх ёстой л гэж би боддог. Одоо урлагийн салбартаа бид ингээд урлагаа сайжруулад явах гэж боддог шиг экспортын одоо тийм үйлдвэрлэл юу байж болох вэ тий? Одоо бид нар машин хийгээд нэг хэрэггүй шүү дээ. Одоо угаасаа манай машиныг авах нь юу бол гэхдээ амар л сэтгэл юм хийчихгүй бол. Тэгэхээр бид нар монголчууд амар авьяастай учраас илүү нөгөө экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл брэнд илүү хийгээд сайн одоо олон улсын зах зээл дээр гарах төлөвлөгөө гарах юм бол урлагийг улс өөрөө бодлого бариад тэрний маркетинг дээр ажилуулах нь илүү үр дүнтэй одоо стратегийн төлөвлөгөө авах болов гэж би бол боддог. Тэгэхээр яг Солонгос бол би ерөөсө харж байгаа нь дандаа Hyundai, Samsung одоо тий одоо тэгэл бүх зүйлүүдээ одоо дэлхийд дахинд хэрэгжилж байна. Тэр чинь маш том мөнгөний хэрэгэлт явж байна. Тэр хооронд одоо кино зах зээл урлаг яагаад юу нь явдгүй дандаа соёнгийн гэрүүлэх хүмүүсийг татах, урайлан татах, Солонгос улсын нүүр царай гаргах. Тийм учраас бид нар өнөөдөр Монголын нүүр царай гаргахын тулд бид нар дагаад нөгөө үйлдвэрлэл бүтээгдэхүүнүүдийн зах зээл дээр гарч иж илүү их нөгөө эдийн засгийн одоо өрөөгөөчтэй байх болов гэж би хувьдаа боддог. Одоо дан ганц уран бүтээлчд байгаад бол хангалтгүйтэй. Тэгэхээр улс өөрөө бүхий салбараараа ерөн зэрэг хөгжиж, ерөн зэрэг одоо хөдөлж илүү тэр нь хүчтэй бас зах зээл гарах. Тэгэхээр одоо ингээл би бол зүгээр монголчууд ингээ нөгөө дээрүүд бол нэг үйлдвэрлэл хөгжүүлнэ гээл одоо энэ брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг тийм бодлого гараасаа л гэж би боддог байхгүй. Одоо анх социализмын үед одоо ингээл үйлдвэрлэл хүчээр бүтээгээл гутлын үйлдвэр та хийгээл хийж чадахгүй улсууд хийдгэл эхэлдэг шиг Монгол бас одоо цагт ямар брэнд байх вэ? Ямар үйлдвэрлэл байх вэ гэдэг юм дээр дээрээс нь залуучуудын оюуны бодлын одоо болчлоо одоо энэ хийсвэр ертөнцийн дээр юу брэнд болох вэ? Одоо ямар одоо бүтээгдэхүүн бид нар хийх юм гэдэг дээр илүү тэднийг санхүүжүүлж тэднийг ихтэй олж аваад тэднийг бодлогоор дэмжиж ингээд явах юм бол урлаг бол Монгол байж байгаа байхгүй. Урлаг бол авьяастай байна, манайхан байна, мундаг байна. Өөрсдийнхөө хүчээр одоо ихэнх нь бас зарим нь гадны рекорд зарагдаад ингээд явж гин. Тэгэхэд манайх бид нар өөрсдөө энийгээ ингээд хөгжүүлэхэд бол урлагийн салбар бол хангалттай чадвартай мундаг улсууд дуучид одоо манай язгуур урлагийнх нь ч байж байна. Бид нар яагаад явж чадахгүй вэ гэхээр улс өөрөө бодлого дээр гаргах хэрнээ брэнд бүтээгдэхүүн зах зээл дээр гаргах юм дээр чинь заавал маркетинг энэ байх үднээс л би уялдах болов гэж би хувьдаа зүгээр боддог шин миний зүгээр өнцөг. Тэгэхээр би бол Солонгосыг харж байхад бол дандаа л одоо бүтээгдэхүүн дандаа явж идэг. Солонгосыг харахаар Samsung, Hyundai, LG тэгэл тэдний өөрсдөө тэднийг сурчлал ингээд явдаг. За Америк ч гэсэн одоо ялгаагүй бүгдээрээ л брэндүүд бүгд байж байна. Тэгэл одоо Apple тэгэл дандаа л тийм одоо тэгэл Apple Music тэгэл одоо ингээд дандаа ингээд цаанаа улс нь өөрөө ингээд зах зээлээ эргэлдүүлсэн юм дээр л би явдаг бол бүх сошиал платформоор дараачсан дэмжээл тэгээд яг манай одоо урлагийн салбарын одоо яг дутагдaltaй юм бол бид нар дотооддоо нөгөө
оюуны өмчийн асуудлыг бас зэгсэлж чадаагүй. Яагаад гэвэл урд нь дандаа л нөгөө найзын дундаа юмудаа хийдэг байсан чи миний дуг дуулчихоо за гэж баярлаа гэж дуулал явж идэг. А зарим нь болохоор дээр үед бол Монголын радиод одоо дуугаа өгөөл. Гэхдээ харин дээр үед бол социализмын мөнгө өгдөг байсан гэсэн. Жүн зохиолчдод. Тэгэхээр одоо энэ чинь ингээд юм өөрчлөгдөөд бүх юм гар утсан дээр болоод нөгөө CD pen зарагдахаа болоо л те. Тэнгүүтээ дандаа нөгөө оюуны өмч чи өөрөө нөгөө зөрчигдөд эхэлж байгаа байхгүй. Одоо жишээл нөгөө ямар ч тийм өөрсдөө дууга одоо ингээд баталгаажуулаагүй гэрчлэгээжүүлээгүй болохоор ингээд тэгээ одоо маргаанууд үүсч эхэлдэг. Тэгээ бидний бодоор бас хийж чадсан миний хувьд бас ингээд санаачлаад хийж чадсан зүйл бид нэр соёлын хуулиа баталж чадсан. Яг тэр номин одоо сайд соёлын яамны сайд байх үед бид нэр одоо саналуудаа тавиад одоо номин сайд өөрөө ахлаа тэр яамаа хөдөлгөөд улс өөрөө дэмжиж бид нар ямар ч л байсан одоо соёлын хөлтэй болчихсон. Энэ бол Монголын одоо хөгжмийн урлагийн хувьд бол маш том давуу тал. Мэдээж энэ хууль бол мэдээж зас залруулах хэмжээндээ байх. Гэхдээ дуучид одоо өөрсдөө дууныхаа өмчийг баталгаажуулаад гэрчлэгээжүүлээд ингээд одоо явах нь маш зөв. Тэгэл ер нь зэгслэх асуудал маш их байгаа. Нөгөө технологийн төрүүлсэн араас нь одоо нөгөө өмчүүд нь араас нь яваал ингээл зэгслэх юм дүндэл байгаа. Ийм л салбар үүдээ. Тэгэхээр та сая дурдж байна те брэнд ер нь бүтээх яг өөрийн гэсэн хүн ядад өөрийн тодорхойлтыг те маш хүмүүс одоо тэр нэрээр л мэддэг тийм брендийг үүсгэх гэдэг бол бас айгүй бас хугацаа нэлээд шаарддаг бас ажил байгаад байгаа. Тэгэхээр одоо хүмүүс бас төдийлэн сайн мэдтгүү байх те. Тэгэхээр таны хувьд одоо ингээд жил болгоо ер нь цомгоо ер нь бол байнга одоо сайжруулад өөрчлөх хүмүүст хүргээд за тоглолтуудаа ер нь тасралтгүй хийгээд ингэж явж байгаа учраас ингээд брендийг бас доктортой бас ингэж авч явж байгаа нэг харагдаж байгаа. Тэгэхээр би бас мэдмээр байгаа. Ер нь бол таны хувьд яг энэ бизнес эрхлэхтэй ер нь одоо нэг цомог, нэг дуу, нэг одоо энэ уран бүтээл тоглолт хийхэд яг тэрний арт ер нь яг ямар процесс болдог вэ? Тэр маш том процесс болдог шүү дээ. Ер нь бол эхлээд яхан мэдээж бүтээлээ хийн. За энэ бол мэдээж би өөрөө хөгжмийн зохиолч, дуугаа зохиочдаг ингээд энэ хувьд миний хувьд эхлээд өөртөө ажиллаад одоо би цомог хийн гэж сууж үл ерөөсөө ажилтгүй. Чи ингээд гинт нэг дуу гоё орж ирнэ. Энэ ямар гоё дуу болчихоо гэдээ ажиллана. Тэгэл эн чинь нэг 2 жил, 3 жил нэг цомогч бүтэн. Заримдаа бүр жилдж бүтдэг тохиолдол байна. Зарим нь одоо 6 сарын дотор бүтдэг тохиолдол. Ингээд янз бүр үед яг хин өөр оюунаас гарч байгаа бүтээл болохоор хүний сэтгэлийн хөдлөл дээр ингэж гарч ирдэг тийм болохоор айгүй тийм. Дараагийн процесс бол одоо нөгөө дээрүүдүүд одоо нөгөө CD хийдэг гээл тэ ярддаг. Одоо ч баг ингээд бүх машин баг CD болчихлоо. Рекордсын зардал гэж том зардал байдаг. Бид нэр Сингапур улсад ингээд хийлгэхэд анх дэлхийн стандартын рекордсын зарчим ямар байдгийг харсан. Тэгээд жишээлбэл одоо зарим нь бол өдрөөр нь рента аваад дуулдаг, зарим нь одоо цагаар явдаг. За тэгэл микс, мастеринг одоо дуугаа бичүүлсний дараа тэр тэгэл маш олон дамжлага, маш олон хүний сайлан, маш олон хүний хүч төлбөр орж иж CD хэвлэгдэх процесс бий болж байгаа. Тэгээ CD-ний үйлдвэртэйгээ дахиад дийлээ хийн. CD-ний үйлдвэр энэ CD-г дээр хийний дээр хийн гин. За тэгээ CD үйлдвэрлээд наашаа гараа тээвэр нэрээд галын татвар ингээд энд ирээд нэг CD-ний дэлгүүр төхөд тэр нь хувиа аавн те. Ингээд зарагдахгүй л уран бүтээл шатна. Тэхийн тулд одоо бидний соёл урлагийн одоо манай урдын тогтолцоог ивент итгэгчтэйгээ хамтарч ажиллаад жишээ одоо олон ивентчдэр зардлуудаа cover хийгээд тэгээ CD-гээ зарах юм бол одоо ядаж зардахгүй байсан ч одоо шатахгүй хэмжээнд нь те яг дуучин зөрүүлээд одоо рекламанд тоглож өгөх гэх нөгөө ивент гэсэн компаниуд ийм л харилцааны одоо бизнеслийн зах зээл дээр одоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоос бүхэл бүтэн том баг ард нь л ажиллаж байгаа шүү дээ. Бүх одоо нарийн бүх юмн дээр нь. Тэгэхээр одоо таны хувийн зүгээс гэх юм бол та ер нь одоо тухайн ажил хийхдээ одоо багийнхаа гишүүдийг сонгохдоо ч юм уу те хүнтэй хамтарч ажиллахдаа зөндөл хүмүүс байгаа. Тэгэхээр та тухайн хүний одоо яг ямар чанарыг одоо хардаг вэ? Таны одоо яг ажил хийхэд яг баримтлагдаг гол зарчимт нь яг юу байдаг вэ? Яг одоо болохгүй байгаа процессоо яг цаг тухайд нь хэлхийг л хүсдэг. Одоо хүн болгоно нөгөө төгс учраас одоо хүмүүс чи болох гээд ингээд цаг алдаад идэх байхгүй. Одоо ингээд за болохгүй гэхээр одоо яачих байх гээл ингээл болохгүй юмыг болохгүй гэж хэлээд тэгээ багаараа тэрийг шийддэг. Тийм л баг аягүй хэрэгтэй. Одоо би олон жил ажиллахаар ингээд хүмүүс маш одоо сар ажиллаад ингээд уулз яасан бэ гэхээр би харин энэ дээр ингээд чадсангүй, энэ дээр ийм дээр болсонгүй гэдэг ингээд маш их цаг алдсан дараа нэг тийм хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр тэрний оронд
болохгүй гэдэг юм эхэндээ хэлээд тэгээ бүгдээрээ хамтдаа янзлаад ингээ явуул нөгөө цаана нөгөө ажил алахгүй гэдэг юм дээр. Тэгэхээр нөгөө байгаа процесс төр хурдан шийдвэр гаргаад нөгөө манера хурдан хийгээд байдлыг ингээд өөрчлөх тийм чадртай асуудал хийхтэй. Тэр Монголын зах зээл дээр маш хурдтай ажиллаж ийж энэ зах зээл дээр юу амьдрын. Тэгэхгүй бол гээл нөгөө гадны том зах зээл шиг ингээд удаал бодоол гэсэн нэг бүтээгдэхүүн гараад чинь маш том зах зээл дээр бол өчнөө мөнгө олж байгаа шүү дээ. Монголд бол амар удаан бодож байгаа хажуугаар нэг хүн айгуул тэр сэдвээр нь хийгээд хурдтай ажилдаг хүн хийгээд гарах чинь. Тэгээ нөгөөдөн удаад байсан нарийн өнгө нь өөр болсон, нэр нь өөр болсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ зах зээлийн нөгөө юу нь өөрөө хурдтай ажиллаж ийж амьдрах тийм чадвартай л гэж би бол харддаг. Тэгэхээр баг бол өөрөө маш хурдтай сэрэг, дээрэс нь бодит байдлаа үннээр нь ярьдаг. Тэгээ худалч биш, дээрэс нь чин сэтгэлээсээ хийж байгаа юмдаа яг дурладаг. Яг ингээ бүр яг дуртай тийм байж ижил баг бүрдэх байх. Тэрнээс биш зүгээр цалин аваад энийг хийгээд чи явъя да гэх юм бол ороогүй дээр үүдэх байхгүй. Ер нь бол. За тэгэхээр одоо урлагийг ер нь одоо урлагийн салбарыг хөгжүүлэхийн тулд таны бодлоор ер нь энэ бизнесийн арга ухаан их шаардлагатай гэсэн санаа бас ер нь бас цаана явж ах шиг байгаа юм. Тэгэхээр нэг талаасаа энэ чинь бас айгүй хоёр юм одоо тийм хүмүүс айгүй тэр өөр ойлголт гэж ер нь харах гэдэг талтай. Одоо уралт тийхээр таны бодлоор ер нь л урлагийг одоо хөгжүүлж авч явахын тулд бизнесийг ер нь бол ингэж оролцоож илэрхийлэх ухааныг нэмэгдүүлснээрээ ер нь илүү одоо ач холбогдолтой гэдэг тийм одоо чухал би санааг бол ойлгож авлаа л да. Тийм урлаг бол яг нөгөө дуучин болон нөгөө менежер биш. Дуучин болон урлагийн ерөөс бизнес сэтгэлийг муутахгүй. Ер нь бол манай одоо жишээл миний гэр бүлийн ингээд одоо манай өвөгийн гэр бүлийн ингээд хүүхдүүд ингээд харахад ер нь бүгдээрээ маш авьяастай мөртлөө. Тэгэхээр бизнес сэтгэлгээ байдгүй. Тэгэл ингээд тэгэхээр урлагийн хүнд менежер байх хэрэгтэй. Заавал тийм одоо хажууд нь бизнес сэтгэлгээтэй менежер тэрийг цагийн ингэж яадаг юм байхгүй бол зарим нь бол одоо менежер сэтгэлгээтэй жоохон ингээд сэрэг хүмүүс бол байдаг. Тэгэхээр нөгөө энэ зах зээл дээр ч нөгөө баг авах гэхээр нэгдүгээр нөгөө санхүүжүүлэлт байхгүй. Барууны дуучид бол одоо чинь баг 10 хориулал байж байгаа байхгүй. Одоо нэг дуучны төлөө тэнд чинь юугийн сошиалын нэг юм хариуцаал, нэг нь одоо санхүүгийн хариуцаал, нэг нь өдөр тутмын төлөвлөгөө. Тэгэл одоо эмгтэй дуучид бол бүр тэгээд нөгөө ус мус одоо ингээл тэр чинь ингээд тэгжиж тэр хүн ингээд чөлөөтэй тайван дуран бүтээлээ хийж одоо ингээд гэхдээ тэр хангалттай төлжиж бас тий. Тэгэхээр манай зах зээлийн хувьд яг бүгдийг тэгээд өдрөөс аваад яваад ихээр айгүй хэцүү. Зүгээр тоглолтын үед ч юм уу том прожектын үед бол тиймэрхүү байдлаар ажиллаад тэгээд бусад үедээ яах вэ гэдэг асуудал дээр л манай урлагийн салбар нэг жоохон ингээд доголдоол бизнес нь жоохон ингээд нөгөө төгс явахгүй бүгдээрээ нөгөө сэтгэлгээ нь бизнес сэтгэлгээ чинь бас хэцүү шүү дээ чинь одоо тэгээ өөрөө зах зээлээс идэг болж байгаа байлаа гэдэг шиг. Тэгэхээр яг хүн бол өөрөө тийм сайн менежер байж иж бас энэ зах зээл дээр бас нэлээд сайн явна л гэж би боддог. Одоо тэгэхээр таны одоо яг одоогийн хийж байгаа ажил одоо би production-ы ажлын хувьд гэх юм бол одоо яг ямар хөө процесстэй нөхцөл байдалтай байгаа вэ? Та яг юун дээр одоо анхаарч ажиллаж байгаа вэ? За одоогийн байдал дээр бол яг миний хувьд бол яг одоо тасралтгүй энэ 31 жил би яг энэ салбартаа яг ажиллаж байна. Би яг юу одоо мөрөөдөж явж байна гэхээр би энэ салбарыг яг бизнесийн салбар болохын төлөө би хичээж байгаа. Яагаад тэгэхээр энэ салбар чинь өөрөө оюуны бүтээл, оюуны өмч үйлдвэрлэж байгаа хүн учраас энэ өмчийг одоо худалдаж авах энэ бизнесийн орчин бүрдэх ёстой. Тэгэхээр би энэ миний одоо энэ урлагт миний өвөгийн одоо би энэ жамин урчин одоо урлагийн гэр бүлийн хүний хувьд би энэ гэр бүлийн одоо бас хийх ёстой миний үүрэг бол за би энэ одоо салбарыг бас бизнесийн салбар болохын төлөө бас өөрөө зориулах ёстой юм байна. Тийм учраас одоо би одоо энэ studio record production яаж ажиллаж байна? Би production байгуулад одоо бас ингээд нэлээд анхны одоо артистууд төрүүлээл тэгэл нөгөө гадны одоо стандартыг оруулж ирээл гадны инженер гэдэг авчаал ингээд ажиллаад үзээл ингээд орчноос бүрдэж өгөхгүй тэгэл тэр студ бас ингээд байхгүй болоод за тэгээд дахиад би студид дахиж байгуулаад дахиж нэг ID за энэ ер нь бол одоо ийм зарчмаар явах юм байна гэдэг. Энэ өөрөө одоо дуу хөгжмийн студ гэдэг бол нөгөө маш өргөн хүрээнд ажиллаж ийж энэ зах зээл дээр амьдрах юм байна. Зөвхөн дуучин ирээд нөгөө цагийн бичлэгээр төлбөр төлөөд ч юм уу ингэж хийхээр энэ зах зээл дээр юу болохгүй юм байна. Би ч өөрөө нөгөө мэдчихэж одоо практикээр үзчихэж л энийг бүгдийг нь олж явж байгаа. Тэгэхээр нөгөө бас энэ орчин журам стандарт дээрээс нь хууль хэрэгцээ орчин гэдэг юм чинь энэ одоо энэ зах зээл рүүгээ шилжих тэр
урлыг зах зээл рүү шилжүүлэх хууль эрх зүйн орчин өөрөө байхгүй улмаас хүмүүс ч өөрхий бор зүрхээрээ дуулаад дууч дотроо дүлдгүүж хилүүлээл студ продакшн байгуулахаар ашиггүй байгаад ингээл яваад байдаг. Тэгэхээр энэ эхлээд ямар ч байсан бид нар хуулиа ингээд хийцэн. Одоо бид нар дараагийн миний одоо өнөөдрийн хийж байгаа зүйл үү гэхээр Английн одоо Dolby Atmos студийг аль бие ёсоор Монголд бол лицензийн одоо аваад эндээ ингээд санхүүжилтээ босгоод ингээд кино урлагийн дууны стандартыг Монголдо хийх гэдэг ингээд зориод байж байгаа. Миний одоо гол одоо нөгөө бэрхшээлтэй одоо яг өнөөдөр би маш том бэрхшээлтэй л байж байгаа. Ер нь бол яагаад тэгэхээр энэ одоо студийн зээл банкнд байхгүй. Одоо яагаад тэгэхээр эн чинь дандаа л нүүрс үйлдвэрлэл ийм одоо эдийн засгийн ийм үр өгөөж дандаа тооцсон. Энэ зээл дээр өгнө гэдэг те. Тэгэхээр бид миний хувьд арай эрт төрүүлээд энэ ингээ санхүүжилтээ босгоод эн чинь зарим нь өөрийнхөө санхүүжилтээ зарим нь хүнээс зээлээ зарим нь одоо ингээл банк бус одоо юу гэдэг бүднгээс зээл энэ заавал явах хэрэгтэй гэдэг үүднээс энэ Dolby Atmos Mongolia гэдэг имийг Монголдо оруулж ирээд дэлхийн одоо Английн Dolby Atmos-ийн сайтн дээр Монгол Улаанбаатар гэдэг бүр цэг хатгуулад тэгээд ингээд үйл ажиллагаа эхлэх гээд ингээд ер нь байж байгаа. Тэгээ энэ бол дэлхийн стандартын студ болсон. Одоо кино театрт гарч байгаа бүх монгол кино ер нь бол саунд хөгжим дууралтаа дэлхийн стандартын дууралтаар хийх ёстой. Энэ бол яагаад гэвэл дэлхийд дахин тийм энэ хэрэглэгчийн эрх ашигыг дээдэлж хүүхдүүд залуучууд зөв дууралттай одоо кинонд мөнгө төлж кино үзэх ёстой. Энэ Dolby Atmos англичууд юу гэж юм нэхэр энэ бол маш нарийн одоо технологи, маш нарийн одоо тооцоолоо энэ Dolby Atmos-ийн дууралтын гээрцэн хэлбэлцлийн тохиргоо хийдэг. Буруу гээрцэн хэлбэлцлийн тохиргоотой дуу хөгжим сонсох юм бол хүүхдийн сонсголын эрхтний бэрхшээл болно. Тэр энэ ч өөрө дэлхийд дахинд яагаад энэ Dolby Atmos, Dolby Surround одоо энэ дэлхийн бүх Холливуудын кино яагаад зөвхөн Dolby Atmos гэдэг энэ өөрөө дэлхийд нотлогдоод бүр ингээд эрдэм шинжилгээний ажлыг хийгээд одоо энэ хүүхдийн хөгжил, мөгжил, гээрцэн хүүхдийн хийцэн юмыг би Монголдо Dolby одоо Английн Dolby Atmos-тэй дийл хийсээр байгаад энэ студио Монголдо бариад анхны ICO 3382 гэдэг акустикийн ICO хүртэл Монголдо аваад тэгээд ингээд одоо үйл ажиллагаа эхлэх гээд юу нэг байж байгаа. Тэгээд гол нь юу хүлээж ийн гэхээр стандарт хууль ном журам Монгол баг. Зохицуулалтынхаа зүйлийг тий. Тэгээд төвлөө ийцэж ингээд байж байгаа жишээ. Тэгэхээр яг энэгээр юу хэлэх гээд юм нэхэр Монголд бас ингээд урлыг хөгжүүлэх гэсэн хүмүүс зөндөө байна. Гэхдээ миний гол ирмэлзэл бол стандарт байх хэрэгтэй. Аливаа юм стандарт, дэлхийн стандарт байж иж юм явна. Дэлхийн стандарт байж иж бид нар гаднаас валюта татна. Дэлхийн стандарт байж бид нар гадаад зах зээлтэй харьцна. Тэгэхгүй зүгээр нь Монголдо ингээд байвал бид нар энэ зах зээлээс ерөөсөө амьдрах нөхцөл ер нь том юм хийвэл байхгүй. Зүгээр би өөр ингээд дуулал ингээл яваал ивэл нэг юм тэгэл амьдрал явах. Гэтэ миний зорилго мөрөөдөл тийм биш. Би энэ урлагийг одоо яг стандарт болгохын төлөө хуультай, стандарт. Тэгээ би өөрөө ямар мөрөөдөлтэй байна гэхээр миний хайрын хүч гэдэг юм уу? Одоо 440 миний олон дуунууд байгаа шүү дээ. Одоо бол ингээд CD зарагдгаа байцсан ингээд агуулгад ингээд бүгдээрээ байж идэг. Би хаашаа одоо амар өвөө болоод хүүхдүүдтэй за би хүүдээ одоо тэр гараашнд байгаа одоо 1000 CD-гээ бэлгэлээ гэхээсээ илүү би зах зээл дээр энэ эргэлдэж байгаа хүмүүс одоо энэ утсан дээр ч юм уу караоке дуулж байгаа миний одоо зөвхөн чамруу дууг миний хүү би чамд өгөө. Энэ ийм одоо ашиг орлоготой юм дуу байд миний хүү энийг ав. За дунд төвдөө би одоо амьдралын гол дүрт байдаг одоо миний тийм дууг чинаа дурлаасаага миний хүү нэгнгээр нэг талхны мөнгө аваад идэрээ миний хүү. За одоо баг хүүдээ одоо юу гэдэг гэх мэтлээ байхгүй. Тэгэхээр би надад их гоё. Яагаад тэгэхээр тэр чинь өөрөө зах зээл дээр эргэлдээд ямар орлого олж байгаа дуугаар би тэр системийг хийхийг одоо ажиллаж гин маш олон баг үүсгэсэн ажиллаж гин. Тэгэхээр Монголын энэ одоо дээд үеийн одоо Ахмад мундаг хөгжмөн зохиолч өнөөдөр ингээл зургатаар ярьж байгаа нь миний дуу ингээд амар мундаг зохиолсон. Тэгэл яг үүндээ бодит мөнгө орлого байдаг. Тэгэхээр тэдний үр хүүхдүүд бөгөөд тэр улсууд энэ системээр өөрөө бас улстай татвараа төлөөд тэгээд ашиг олох хэрэгтэй юм системийг л Монголд хууль зүйн эрх зүйн орчин бүрдүүлэх миний одоо ажиллаад эхэлсэн байгаа дараагийн алхам. Тэгэхээр энэ бол гадаад яг ингэж явдаг. Жишээл Майкл Джексон гэхэл сая гэхэл хүүхдүүд нь тэр нөгөө дууны өмчлөх эрхүүдийг аваад тэд нар амьдрал явж байгаа. Тэгэхээр бүтээлтэй мундаг хөгжмийн зохиолчд бол
хүүхдүүд нь бол ямар ч байсан талхны өнгөтэй л үлдэхийн системийг би хинтлөөл явж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед ч гэсэн нөгөө сошиал орчин дээр одоо манай Монголын алдартай аянууд ч гэсэн одоо зүгээр энгийн хөгжмийн платформ дээр ямар ч ингээд патент ирэх нь одоо хинд байгаа мэддэхгүй ер нь ашиглаад байна гэсэн одоо цурхлууд айгүйх явдаг шүү дээ. Ер нь бол ингээд яг Ер нь бол яг дуучид өөрөө өөрийнхөө бүтээлийн араас явж хуульч өөрөө хөслөөд хуульчтай мөнгө төглөөд тэр дууныхаа оюуны өмчийн гэрчлэгийг өөр дээрээ л авах хэрэгтэй. Тэрнээс биш тий өөрийнхөө өмчийг батлаагүй ээжиж юм ярих нь илүү цогтой. Дээрээс нь Монголын хөгжмийн одоо энэ оюуны өмчийг хамгаалахын төрийн бас байгуулж гэдэг юм энэ байгууллагууд ажиллаа маш сайн хэрэгтэй. Олон улстайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Олон улстай тайлангаа тавих хэрэгтэй. Ингэж явж иж бид нар олон улстай стандартын одоо бүх оюуны өмчийн баталгаа энэ журмаар явж ижил бид нар бол арай илүү зах зээл рүү шилжинэ л гэж би боддог. Дээрээс нь энэ систем өөрөө үүсэж эхлэхээр Монголын одоо эдийн засгт оруулах бас хувь нэмж нэмэгдэнэ. Яг тэгэхээр бүх дуучид, бүх одоо оюуны өмчүүд татвараа төлдөг болно. Одоо AI технологиг одоо саяас дурдлаа нөгөө нэг одоо бас салбар болгоно л яригдж байна тий. Ер нь нэг AI бүх салбарт л одоо бүтээн хэмжээг нэмэгдүүлэх, за эдийн засгт нөлөө үзүүлэх гэдэг одоо юмнууд яригдж байгаа. Тэгэнгүүт энийг одоо чи дуу хөгжмийн салбарт одоо жишээ нь аваад үзэхэд гэхэд л одоо энгийн зохиолын дуу нарыг ч гэсэн одоо AI-аар оруулаад ингээд AI ч өөртөө бүр дуу зохиодог болоод ингээд ирж штэ. Тийм хүртлээ одоо ингээд явчихсан. Би бол энэ маш эсрэг байдаг. Би бол AI бол зүгээр энэ офистэй гэрээ контрактны бичиг хэрэг дээр ашигласаа л би боддог. Оюуны бүтээлийг бол тэгж муухай амарчилж бөгөөд ер нь одоо кино байдаг шүү дээ. iRobot гэх кино байдаг. Сүүлдээ тэр робот ч өөр дэлтгэх байдаг тийм. Тэгэхээр хүн өөрөө толгойгоо ажилуулсгаа байгаад эхлэх юм бол сүүлдээ жинхэнэ байхгүй болно дэлхий дээр. Тэгэхээр хүн яагаад юм төгс амтан бэ гэхээр энэ хүний тарих өөрөө ерөөсөн юу ч хийж байгаа байхгүй. AI ч бүтээчих чинь. Тэгэхээр AI бүтээгээд сүүлдээ тэр AI-аас дуугаа зохиолгоод байвал яах вэ? Тэгэхээр чинь тэрүү зүгээр одоо нэг өдөртвийн нэг ажлууд идэг шүү дээ. Миний хувьд бол одоо зүгээр гэрээ бэлдэх ч гэдэг юм уу. Эсвэл одоо маргааш үсс суулгахад ямар байж гэдэг одоо баг нэг тийм. Тэгэхгүй бол сая ч гэсэн Оскар тэглээ шүү дээ. AI-аар одоо ямиг зөвшөөрөхө болчлоо гэдэг. Нөгөө одоо өнгө цэс юу лээ тийм хоригдсон шүү дээ. Бүтээлийг бол яг чин сэтгэлээсээ зүрхнээс тархиа ажилласан бүтээл маш олон зуун жил хизээш мартагдахгүй юм. Тэрнээс AI-аар зүгээр дуу зохиогоод байвал тэр ямар сүнсгүй, ямар ч онгодгүй, яг гоё дуу. Тэгэл өөрийгөө хуурж ийн 2 секундын дотор 30 секунд хийгээд амууд тэр чинь тэгэл тэр ямар ч амьдрал байхгүй. Тэгтээ яг тэгэл яг үттэй миний хувьд уран бүтээлч бол тиймэр өөрсдөө оролдож болохгүй л би боддог. Зүгээр офис сууж байгаа залуучууд хоббигаараа компанийнхаа ойн дууг хийж болно шүү дээ. Тэр нь бол тэгэхээр тэр чинь одоо хүнд хүрч байгаа, хүний сэтгэлд хүрч байгаа бүтээлүүдийг утгаараа одоо ер нь тиймэрхүү юм орсноор илүү л тийм яг альцч байсан чинь сүнсгүй болоод байх магадaltaй. Хүн юу хийж байгаа юм гэхээр маш их ажилтай, стресстэй байж байгаа. Стресс тайлнууд дуу сонсож байгаа шүү дээ. Хүн юу хийж байгаа юм гэхээр хайртай хүндээ зориулж дуу зориулж байна. Тэг чин тэр дуун зүгээр нэг компьютер зохиоцсон дуу байхаар ямар амьдрал байх вэ? Тэгэхээр би яг өөрөө хүнд их нэртэй дуурлаа зохиосон дуу ингээд яг чинслээс дуурлаа зохиосон дуу ингээд тэр чинь ингээд цаг юм дээр ингээд яваад ингүүд яг тэр дүү ингээд зориулангууд тэр хүн чи яг тэгж хүлээж аваад эн чинь ингээд дамжаалга яваад байх энэ хайр гэдэг юм чи өөр ингээд чин сэтгэл гэдэг юм чи ингээд ерөөс ямар ч хашаа ямар ч хэл хязгаар байхгүй хүн болгоны зүрхэнд очиж идэг учраас энэгээр тэгж хамаагүй муухай одоо чанаргүй ч гэдэм үү хөдөлмөрлөхгүй ч гэдэм үү зүгээр амарчилж юм бүтээл дээр ажиллана гэдэг бол уран бүтээлч хүнд байх эсвэл юм гэж би боддог. За тэгэхээр одоо хоёлаа өмнөх бас түрүүний асуужсан хариултаас нь би өргөжлүүлээд нэг юм асууя гэж бас бодлоо. Одоо нэг санхүүжилт урлын санхүүжилтэд ер нь бол бас хэцүү байдаг гэд ер нь дурдчихсэн тий. Тэгэхээр одоо за яха бүр нийт одоо ажил хийгээд зээл авах зэрэг тийм том уран бүтээл төр гэхээс илүүтэйгээр та хувь хүн талаасаа ер нь бол яг юм санхүүг тал дээр яг ямар хуу төрлийн хүн бэ? Би ер нь таарах. Ер нь таарах. Би бол болно гэж юм хийдэг. Тэгээд яг азар болдог. Гэхдээ дандаа л уран бүтээл, студ, дандаа тиймний төлөө би аягүй зоригтой зээл авч, зоригтой санхүүжилт хийдэг. Тэгээд тийм учраас тэр юм аяг бүтдэг, заримдаа жоохон фейлддэг. Тэгэл олон асуудал хүнд байдаг. Тэгэл мэдээж хүн амьдрах байгаа учраас одоо тэгэл гэр бүлийн одоо хэрэгцээ, тэгэл байрны лизинг, машины лизинг, за одоо нэг бизнесийн зээл. Тэгэл одоо түрүүн биеллээ штэ
хууль эрх зүйн орчингүй юм дээр төрүүлээд нэг юм хийцэн. Тэгээ энэ дээр одоо ингээд санхүүгийн бэрхшээл гараад ингээд явж байгаа юм байдал. Тэгэхээр яг миний хувьд бол нөгөө юм ингээд хийгээд ингээд санхүүж аваад ингээд төлөвлөгөө тавихаар мөн боломжгүй мэрэгддэг. Дандаа. Одоо урлагийн салбарын юмыг ингээд дандаа боломжгүй гэдэг. Энэ ямар боломжгүй төсөл байна. Тэгээ би зөрөөд хийдэг. Болно. Тэгэхээр зарим болчдөг байхгүй. Тэгэхээр энэ бас ихтэй сонирн байгаа байхгүй. Би одоо шилбэл нэг одоо Schindler List гэх кинонд гардаг ш нөгөө еврейчүүдийг аялуулж байгаа л нэг юм үйлдвэр хийгээл гэсэн чинь тэр еврей санхүүч хэлж байгаа байхгүй. За энэ байдлаар ажиллах юм бол бид нар ингээд тэдэн сарын баг тэдэндтэй тим дараа дампуурнаа гэдэг. За би тэгээд бас энэ Dolby Atmos студийн төсөл төр яг тэрийг хэлж байгаа байхгүй. За та нар яг миний энийг ингээд бодоодох. Тэгэх юм бол би хизээ дампуурхаар байна. Эсвэл хизээ сэхэр байна бодоодох гэхээр ерөөсөө тийм энэ зах зээл дээр ерөөсөө байхгүй байхгүй. Одоо шилбэл ингээд нөгөө хичээлтэн заахгүй юм уу? Эсвэл энэ өөрөө ийм сонин ертөнц юм уу? Тэгэхээр энэ өөрөө бижээгүй ингээд амар олон жил яваагүй. Эсвэл одоо энэ сургууль үсэж байгаа эдийн засгт зүгээр ингээд нэг юм үйлдвэрлэлийн чиглэлээр тэнцс яатсан юм дээр нэг тийм л хүн олдохгүй байгаа ямар ч гэсэн одоо. Тэгээ надад тийм эдийн засгчил үн дэлхийд бас лаг явдаг болов гэж бодож байгаа. Одоо нөгөө одоо санхүүч штэ тий. Бүр ингээд хүнийг тодорхойлдог. Энэ байдлаар явах юм бол 3 жилийн дараа дампуурнаа. Энэ байдлаар явах юм бол бид нар 4 жилийн дараа лаг болно гэдэг ч юм уу. Манай энэ салбарт нэг тийм одоо мундаг эдийн засаг санхүүж байгаад ингээд төлөвлөх юм бол энэ дотор жишээлбэл хуулиа хий, журмаа хий, энэ дээрээ битгий ингээд ингээд явах юм бол энэ салбар бас хөгжих маш өндөр магадaltaй гэж боддог. Тэгэхээр одоо салбарын зүгээс гэхэд л сайн ярьлаа хууль, одоо зохицуултын журамнууд, патентууд гэх мэтчлэн зүйл ер нь бол хамгийн одоо хоолойнд тулчаад байгаа бас нэг. Тий, одоо манай салбарын одоо гол юу бол за мэдээж хуультай боллоо. Одоо тэгээл энэ журам олон карокенуудыг зэгцлэх бид яг ингээл монголчууд нэг л дутагдaltaй. Дандаа юмыг хэрүүлэр шийдэх гэдэг. Дандаа тэмцлэр шийдэх гэдэг. Миний хувьд бол хэрүүлэр биш. Дандаа тооцоо, төлөвлөгөө, зорилго, дандаа цаас, дандаа бодиттой юмар жинхэнэ ярилцаж ингэж юм явуулахгүй бол одоо хаашийн би одоо шил гадаа гараад Dolby Atmos-ийн студи хий ингээл тэмцээл ингээл тэнгүүд за хийж өгөө гэх юм уу. Энэ өөр амар тийм насгүй дээрэс нь айгүй тийм юу. Тэгэхээр бид нар дандаа тийм одоо урлагийнхан бидрүүл ялангуяа юм хэрүүл тэмцлийн юмар биш. Өөртөө энэ жоохон гэрээ уншдаг болоод ядаж нэг бичиг цаас хөдөлдөг болоод оюуны өмчөө өөрөө нэг өөрийнхөө өмчийг өөрөө тодорхойлоод ингээд юмдаа өөрөө ингээд нэг жоохон улс төртэй хандах юм бол нийтээрээ гоё болно гэсэн үг. Тэгэхээр одоо бидний ганц л толомж байгаа юм өмчөө бид нар батлаагүй амар олон дуунууд яваад идэг тэгсэн мөртлөө миний өмчийг ажиллаад ингээд хэрүүлээд идэг. Тэгэхээр би бол урлагийнхандаа юу гэж уриалгах чинь гэхээр ер нь бол одоо бүгдээрээ дуулж байгаа дууныхаа одоо энэ өмчөө өөр юм болгоо. Эсвэл одоо худалдаж аваа. Эсвэл одоо хамтран эзэмшээ. Чи ингээд юу байхгүй одоо нөгөө чамаас би жишээл чи надад дуу зохиож өглөөхэд би чамаас худалдаж авч болно. Эсвэл чи надад зарахгүй жиж болно. Би зарахгүй. Харин хоёулаа хувь төхөр хийж болно. Эсвэл чи надад сэтгэл хөдлөөд бэлгэлж болно. Би чамд юусаа бэлгэлээ гэдэг. Тэгвэл бэлгэлээгээ гэрээ хийж гэх мэтлэн энэ өөрөө бас л ялгаагүй нөгөө бизнес 8 гэсэн үг байна. Тэр яг бид нар урлаг дээр нэг 8 бизнес гэж ярихаар урлаг жоохон наалддгүй. Одоо бол яг энийг нөгөө менежерүүд, продакшнууд, компаниуд хийх хэрэгтэй ажиллах. Дуучин бол өөрөө энийг яриад яваад байх нэг тийм жоммуха сонсогддог. Яагаад тэгэхээр мөнгө бодож уран бүтээл бид нар хийж шийдгүү. Уран бүтээлээ бодож уран бүтээл, гоё уран бүтээл хийсний дараа өөрөө тэр мөнгө нь өөрөө орж ирдэг ийм одоо онцлогтой болохоор. Тэгэхээр одоо сая Dolby Atmos-ийн бас ажил би танаас өмнөх ярилцлагуудаас ч гэсэн сонсч ирсэн. Тэгэнгүүт нөгөө нэг одоо манай Монголын одоо энэ бас кино үйлдвэрлэлийн ч гэсэн ер нь ашиглаж байгаа энэ одоо технологиуд маань одоо тэр оруулж ирж байгаа технологиг оруулж ирснээрээ эндээ илүү нөгөө нэг бүтэмжээ хийх одоо эндээ илүү продюсер хийх илүү боломжтой болж байгаа. Яа тэгэхээр манай киночд бол ерөнхийдөө ингээд найруулагч нар мундаг байна. Зураг авагч операторууд мундаг байна. Жүжигчид мундаг байна. Би зүгээр киноны харчаад өнгөний код стандарт алга байна. Дууны стандарт байхгүй. Тийм учраас бид энэ дээр киночдод анхаарал тавих хэрэгтэй гэж би боддог. Гадаадд хийлэхээр одоо тийч аюул их зардал болдог. Одоо шил тийм явж суух зардал, дээрэс нь хэлний ойлголцох, энэ дээр нэг ёстой, тех ёстой гэж тийч гадаад хэлний Монгол киноны онцлог.
Тэгээ дээрээс нь тэр чинь маш өндөр үнээр бараг $100,000 ихсүүлэл хийн зөвхөн пост продакшны ажил бол тэр чинь одоо хоёулаа яг ингээл нэг кино тоглож байгаа хоёр хүн бол ингээл яриа бичгээс ийм бүүм микроноор бичгээс өсвөлээл тэр хоорондоо бүх фоли одоо чимээ оруулах студ тэгэл одоо бүх одоо чимээ тэгэл одоо энэ одоо FX effect тэгэл одоо юу гэдэг бүх mix master явсаар байгаа л хамгийн сүүлийн Dolby Atmos mix master дуусаад тэрийг батлаад кино чатрал руу гаргадаг процесс баг. Тэр энэ хооронд ажил чинь гадаад руу киногоо авч яваад хийхээр ер нь $100,000 эхэлнэ. Дээрээс нь £100,000 эхэлнэ. Тэгэхээр Монголдоо хийх орчныг би бүрдүүлж байгаа учраас энэ Монголын кино бөгөөд хөгжмийн стандартын хөгжилт бол энэ том хувь нэмэр болсон юм. Одоо бүтээн байгуулалт болж байгаа л би хувьдаа боддог. Гол нь бид нэр одоо стандартаа барих хэрэгтэй. Хэрэглэгчийг дэглэх хэрэгтэй. Бас нэмэлтээр одоо сүүлийн үед бас яригдж байгаа таны одоо нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажлуудыг бас олж харж байгаа тэтгэлэг барих төслүүд гэх зэрэгээр те. Тэгэхээр тэрийг ер нь тань одоо хийх болсон ер нь гол шалтгаан яаж төрсөн бэ? Ер нь тэрний процесс ямар хөө төвшөнд байгаа вэ? Одоо би яг камертонтойгоо ингээд урлагийн салбарт ороод ингээд ахлагчийн нэгээд ингээд тасралтгүй бүтээлээд яг 31 жил энэ салбарт байгаа. Өөрийнхөө одоо 2005 онд хайрын үе цомгоо хийгээд ер нь 21 дэх жилдээ явж байгаа. Тэгээд би ингээд хүмүүс хайрын үе тоглолтоо хийгээч. Хайрын үе чи одоо гоё дахиж хийвэл одоо өстой гоё үзнэ гэдэг ингээд. Тэгэхээр би бодсоохгүй. Ер нь бол яг хав гадны том дууш зах зээл дээр бол нийгмийн сайн сайхны төлөө соён гэрэл ажил дээр мундаг ажил зөндөө хийдэг. Жишээлбэл G-Dragon гэхэд л одоо Хонконгод гал гарч яхад одоо тэр бомбон одоо өгөөд те тэр яг хэд тэр зах зээлээс хангалттай болж байгаа дээр тийм сэтгэл байна. Бас одоо бид тэр олж байгаа ч гэсэн өгдөг гэдэг сэтгэл заавал байдаг. Тэр миний хувьд бол 31 жил 21 жил ингээд дуулцснаа дахиад билет зараад одоо тэгэл одоо ингээд хайр хүчийг хийсний оронд өнөөдөр миний энэ байгаа одоо амжилт намайг дэмжиж байгаа хүмүүстэй би яагаад нэг өдөр өнгөө тоглолт хийж болохгүй гэж. Дээрэс нь яагаад би энэ сошиал орчин өөрөө ингээд дандаа чи би тэгэхээр муухай хараал хэлнэ. Дээрэс нь бие биенийгээ үүсгэн бөхчүүдэд доромжлон 93 наадмаа байхгүй болгон дуучтай хинч болгоно гэр бүл хүртэл хоорондоо муудалцсан. Энэ яг хин яагаад ингэж юу одоо бид дотроо хагаралтаад идэг. Яагаад бид нар ингэж нэг өдөр нэгдээд бие биендээ хайртай шүү. Найзаа баярлалаа. Эсвэл одоо би чамаа гэртээ гомдоцсон байлээ. Ингэж ийм нэг сошиал би нэр нь явуулах нь зүйтэй юм байна. Энэ бол миний одоо соён гэгэрүүлэх салбарт ажиллаж байгаа миний үүрэг гэж би хувьдаа ойлгосон. Тийм учраас би шууд би тоглолтоо үнгүй хийнэ. Гэтэл чи манай баг бүр та юу яриад байгаа юм. Тэгээ та зарлаа яах юм бэ? Би намайг ингэж гоё хийж яхад дэж спонсор компанид олдох бах. Одоо тоглолт их чи амар үнэтэй болцсон юм байна. Би чи ойрд нөгөө бас яг биетаас нь тоглолтоо хийгээгүй. Тэгээд ингээд энэ сошиал орчин ингээд хараад тах чи дандаа ийм тим чи би гэдэг одоо урлагийнх нь хүртэл хоорондоо хэрэлдэхин тэгэл ингээд юусэн ингээд хараалын үг хэлээд хүүхдүүд гол нь сошиал орчинд хараад ингээд үлгэрлэх юм байхгүй болсон. Би хин шиг хүн болох уу гэхээр одоо ингээд би бүх болно гэхэд хүчүүдээ нийлээд оромжилчих юм. Би дуучин болмоор байна гэдэгс чинь дуучдын доромжлоод ах юм. За энэ л одоо тэгээд хэм болох гэдэг хэлэн гэхээр хуучин бидний үед сансрын засч ах шиг болно. Би жолооч болно. Би цагдаа болно. Гэж хүүхдүүдний гоё мөрөөдлүүд байдаг шүү дээ. Яагаад бид нар үндэсний ийм хэмжээний айдл, үндэсний гоё юмаа ингэж бид байхгүй болох гээд байна гэдэг тийм эмзэг надад төрж байгаа. Тэгээ би тийм учраас би ийм хайрын хүч гэдэг ийм аян хий. Хүмүүс бие биендээ урам өгье. Гэхдээ ядаж нэг тийм учраас одоо хичээлж ингээл хүнийг ингээд за чи нэг гоё ингээд урмын үг гэлчихээр нэг хийхгүй байхгүй. Тэгэхээр тэгвэл би чам өнгөө тоглолт үзэж хийчихдэхүү гэж би гуйж байгаа байхгүй. Дөнгөд тэгвэл хий. Тэгэхээр яг энэ зүгээр миний үүрэг. Тэгэхээр би энэ соён гэрэл салбарт явж байгаа хувьдаа миний тоглолтыг үз. Би ихтэй өнгөө тоглолт хийж байгаа шиг би зүгээр энэ талбай дээр ч юм уу ингээд хийхгүй гэж байгаа байхгүй. Яг үнэтэй тоглолт үзэж байгаа юм шиг би хийн. Одоо social паркт бол яг ингээд нөө фэн зонтой хүмүүс яг QR аваад ороод яг ингээд гоё тайзтай бүр яг жинхэнэ ямар тоглолт байгаа. Одоо сүүлийн үед хийсэн тоглолтуудаас илүү лаг хийх гэж байгаа. Тэгэхээр миний видео хийгээл ээжээ би танд хайртай шүү. Эсвэл та өдрөө болго ингээд гудам цэвэрлж идэв. Би дандаа энэгээр одоо дандаа гоё цэвэрмэл танд өстой баярлаа гэх нэг ажилчин. Өө баярлаа гэл ингээл тэгэл тэрийг л шеэргэж бусдаа. Тэгэл миний тоглолтыг үзгэсэн. Яагаад тэр энэ орчингой залуучууд хідүүлээ гоё цэвэрлэе.
одоо ажилдаа ингэ явах хэрүүл үзэл ингэ яваад байгаа чинь муухай шүү дээ юу. Тэгэхээр ингэ ер нь нийгэм өөрөө бид нар өөрсдөө цэвэрлээд өөрсдөө бид нар гой байлгахгүй бол хинч энийг гой болох. Тэгээ бид нар муудалцал байна. Гэр бүлээ эрхэмлэе, ээж аваа хайрлая, найз нөхдөд хайрлая, эхнэр хүүхдээ хайрлая. Тийм учраас ингээд хайр үж тоглолтыг одоо иймэрхүү байдлаар шийдийгээд ингээд юм явж байгаа. Энэ бол бас нэлээд чухал бөгөөд хийх ёстой ажлуудын нэг гэж би бодож байна. Тэгэхээр нэмэлтээр бас хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн үйл ажиллагааны ч гэсэн энийг бас нэг хэсэг гэж Тэгээ би аавыгаа алдчихад тэгэл яг нэг ер нь бол хоёр юм амьдрал дээр нэг ухаарсан. Аавыгаа алдчихад ер нь бол би аав болцсон юм байна гэдгийг ойлгосон юм. Одоо би үнэхээр аав юм байна. Одоо аав болцсон ч би энэ гэр бүл одоо хамаатан саднаа хүртэл юу н харж явах хэрэгтэй юм байш. Болдоо чи одоо л ухаан суух хэрэгтэй юм байна гэд юм бодож исэн. За тэгээ саяхан ээжээ алдахад бол би хүнийг хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ер нь бол хүн одоо нөгөө зэк яг хүмүүнээ хайрлах ёстой юм гэдгийг маш сайн ойлгол. Тэгэл нөгөө олон нөгөө гомдоцсон одоо хүмүүс их байсан. Тэгэл тэдний нөгөө энэ муу намаа гомдоцсон одоо энэтэй бис хайрцахгүй марцахгүй гэл ингээл юу боддог тийм тэнэг хүн байт юм л. Тэнгүүд манай ээж болохоор ямар хүн байсан бэ гэх нөхөө одоо хамаатан саданч гэдэг юм өргөө юугүй байсан ш. За. Шууд авч. Одоо үриж жаад. За тэгээ ер нь бол яг монголчууд бидний хүмүүнээ л хайрлах хэрэгтэй. Тэгээ нөгөө хүний ингээ гомдоцсон ч юм уу гомдцсон гэдэг юм аа ярилцаж ойлгох гэдэг юмыг л хүмүүнээ ер нь хүн хайрлах хэрэгтэй гэдгийг л ээжээсээ маш сайн ойлгох учраас би бас энэ ер нь би цэцэрлэг барья. Тэгээд ээжийнхаа хийсэн энэ үүдийг дээрэс нь энэ Монголын хүүхдүүдэд бас буян болоод дээрэс өдий хүртэл чи ингээд 31 жил рок поп ертөнцид ингээд явчаад яагаад нэг ганц цэцэрлэг барьж өгч чамд тийм тэнхээ байхгүй гэдэг үүднээс юм зориглоод ингээд явсан. Тэгээ энэ маань гой бүтг бах. Тэгээд ээж маань ч гэсэн ер нь тэгээд одоо хүмүүс ч нөө тэнгэрт байгаа ээж минь баярлна гэж хэлдэг. Би маш гоё тийм сэтгэл бахархалтай л үлдээ гэдэг юм шийдлэр л ингэж барьсан. Хүмүүс чинь зарим нь ингээл яагаад цэцэрлэг барьж байгаа, яагаад ингэж чод ингээл үр зээл юмтэй ээж чод яаж чадах юм гээл те. Үгүй энэ тэгэл гоё юм хийгээд ингэ зорихоор юм аянд аим гоё бүтэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ өөрөө би цэцэрлэг хүүхдүүд барьж бэлгэлнэ гэл ингээл бодоол гадаа гараал ингээл хүнтэй уулзахад бүх юм ингээл бүтэж байгаа. Тэгэхээр монголчууд нэг тийм сэтгэлдээ л байвал энэ улс бол жишээлбэл би одоо хүмүүс ингэж яах вэ намайг энэ дэвших гээд байгаа юм байна тий. Одоо хэвээцэн. Би тий одоо таанаас бас хэлээ тий. Би нэг юм хийх аюул дургүй байхгүй. Юмны ашил би дуугаа хийхдээ мөнгө бодож би дуу хийх юм бол тэр дуу амжилтанд одоо хүрдэггүй хийт болдгоо мэн гэдэг би мэдсэн байхгүй 31 жил. Тэгэхээр би ямарваа нэг юм ард нь би ингээ нуучаад энэ гой багийг ажилуулад ингээд юм хийх юм бол би ямар нэр хүндтэй өөрөө би яаж энэ амьдрал дээр хоцрох вэ те. Би тэр дэвшгээл одоо ингээд нэг юм солиотой юм шиг юм би ээжтэй хаашаа худлаа хэлэх болж байна. Би янзад тийм байхгүй. Тэгээ би зүгээр энэ зүгээр дашмд хэлэхэд надад тийм ардаа нуусан дал бодол юм уу эсвэл би дэвшгээд дэвшиж яах юм. Миний энэ салбар амар гоё шүү дээ. Би тэр миний хийх салбар биш шүү дээ. Тэр ус төр одоо би яг тэр ус төр гоё байх муухайх надад хамаагүй. Би миний энэ салбар хангалттай надад хийх ажил их байна. Би урлагийн гэр бүлийн соёнгийн гэрүүлэх ажил надад байна. Дээрээс нь би энэ жамин гэдэг хуурчин гэр бүлийг би одоо цааш нь үргэлжлүүлэх надад амлалт гэр бүлийн тангараг шиг надад байна. Энэ тангарагыг би ямар тангараар үргэлжлүүлж чинь гэхээр энэ нэвтрүүлэгч өөрөө нөө бизнесийн нэвтрүүлэг учраас би энэ соён гэрүүлэх бөгөөд энэ урлагийн салбарыг бизнес орчмыг бүрдүүлэх л миний гол ажил. Тэгэл би энэ түүхэнд бол энэ хүн хийсэн гэвэл би бичүүлэхийг л би зорж мөрөөдөж миний дараагийн алхам. Тэгэх юм бол дараагийн залуучууд дуугаа бичээд тэр систем рүү дуугаа хийгээд мөнгө нэргэлдээд тэр банкн дээр очиж миний дуу банкн дээр ингэж эргэлддэг юм а та надад зээлгч гэхэд банк тэр зээлээ өгдөг юм системийг би мөрөдөж байгаа. Тэгэхээр банкуд өөрөө бас энийг бодож үзэх үз. Дээрээс нь урлагийнхаа одоо өөрөө өмчөө тодорхойлоо систем ээж гэх юм бол
юм болно. Тэгээд ер нь бол энэ цэцэрлэг барих санаа тэгээд энэ зүйлүүд бол дандаа миний одоо өөрийгөө одоо ингээд нөгөө одоо зүв болохын төлөө явж байгаа. Дээрэс нь амлалт, дээрэс нь энэ гэр бүлийн тангараг, дээрэс нь одоо энэ Монголынхаа энэ одоо ирээдүйн болсон хүүхдүүдэд ингээд яагаад болд өөрөө ингээд хийж болохгүй гэж энийг хүмүүс залуучууд бас хараасаа. Заавал одоо мөнгөтэй энэ юус хийж байгаа юм биш. Энэ юус ингээд зориг гой том зориг том өрөөдлөх юм бол huge бүтдэг гэдгийг л би одоо ямар ч тийм одоо их мөнгө байхгүй байхад Dolby Atmos гээл одоо Английн тэр том одоо брэнд маш хол байлаа шүү дээ Монгол. Тэгэхэд өнөөдөр манай би production Dolby Atmos-ыг хийцэн ингээл одоо ингээд байж байгаа жишээтэй. Гэхдээ яг мэдээж юм маш олон зээл байна. Маш олон төлбөрүүд хүлээгдэл байна л. Гэхдээ би бол бүхэн болно гэж боддог. Тэгээд яг хитрхи эдийн засгийн төлөвлөгөө тооцоо гэхээсээ илүү том мөрөөдлийг дагсан олон эдийн засгийн зөвлөх багууд байх хэрэгтэй л гэж боддог. Маш гоё тодорхойлт биш цаг. Одоо би бас нөгөө нь ер нь л иймэрхүү одоо том төслүүдийн ардтай ер нь тэрийг хийх болсон шалтгаан нь л хамгийн илүү тийм гоё тэрийг үн цэнтэй болгож байгаа нэг бас учир шалтгаан байдаг те. Тэгэхээр одоо цэцэрлэгийн үед гэх юм бол мэдээж жоох хүүхдүүд байдаг одоо зүр энгийн хүнээр ботход ч гэсэн айгүй чухал одоо устдаа хийж байгаа айгүй чухал ажил. Тэгэхээр танд бас айгүй талархууштай бас нэг байна гэж хэлмээр байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд манай юу нэг подкаст өндөрлөгт өгч юм. Тэгэхээр сүүлийн нэг 2 асуулт байна. За тэгэхээр одоо манай подкастын хувьд бол маш их залуучууд сонсож байгаа. Залуучуудад одоо өгөх insights буюу яг таны тийм дотоод тий хувьяас өгж байгаа зөвлөгөө яг энэ хараа ер нь одоо залуучуудтай хэлмээр байгаа зүйлс юу бэ? Тэгээд мөн таны одоо амьдралын хамгийн гол занжин шугамч нь бас яг юу вэ гэсэн 2 асуултаар подкастаа өндөрлөө. Тэндэж маань залуучууд бол одоо их мундаг болсон мэлээ. Сүүлийн залуучууд мундаг. Нэг л имийг хамгийн түрүүнд тавиас л гэж боддог. Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө л бүгдээрээ байгаасаа гэж боддог. Мэдээж Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө юу бодох вэ гэхээр тэнд одоо зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн, брэнд үүсгэн шүү дээ. Мэдээж хүн амьдрах ёстой учраас бизнесийн нэгдүгээр зорилго нь Монгол улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ? Миний энэ мэрэгжил, миний салбар. Миний хувьд бол Монгол улсад чанартай бүтээл хий, мундаг продакшн хий, энэ явсаар байгаа сүлдээ Dolby Atmos боллоо. Магадгүй бид нар кино хийж магадгүй гэл ингээд яваад идэг учраас энэ өөрөө Монгол улсын хөгжилд хэрэгтэй энэ салбар байх ёстой студент болж байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд маань ер нь том мөрөөдөлтэй. Тэгэл ер нь бол тэр мөрөөдөл чинь гэхдээ яг багтах хэрэгтэй яг нөгөө одоо санаанд нь багтах хэрэгтэй. Энэ яг гусах юм байна да гэдэг хийх юм байна да гэдэг санаанд багтахгүй бас мөрөөдөл байдаг шүү дээ хүнд. Шүл би одоо сансны хэсэгч бол их юм бол яг ингээд бас надад санаанд багтахгүй байхгүй би хотлаа. За ингээд одоо тэнгүүд санаанд багтах юмаа барьж аваад тэгэл тэрэн дээрээ зүтгэх хэрэгтэй. Хитрхи их тооцоо бодоод байвал ажил юусэн бүтэхгүй. Ер нь бол ихтэй маш сайн зөвлөх байх хэрэгтэй. Тэгээд мэдээж гэр бүлээ хайрлах, эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Эрэгтэйчүүд нь одоо эмэгтэй хүнээ хайрлаад, эмэгтэйчүүд нь эрэгтэй хүнээ хайрлаад ингээл явах хэрэгтэй баг. Тэгэл альмаа юмд шин сэтгэлээсээ л гарахдаг. За тэгэхээр энэ хүүд дугаараар бол бид урлагийн салбарын одоо нөхцөл байдлыг таны өнтөө өнцгөөс за тэгээд цаашлаад одоо хийдэж байгаа гоё онцлог ажлуудын тухай за тэгээд ер нь л одоо бизнесийн хүн талаас нь бол таныг бахгын ч гэсэн ер нь л таньж мэдэж авсан байх гэж бол найдаж байна. За тэгээд энэ удаагийн дугаараар оролцсон танд бидний урилгыг хүлээж аваад цаг зав гаргасан танд маш их баярлалаа. За тэгээд таны ажил амьдралд хамгийн өндөр амжилтыг хүснэ өрөөё. Маш их баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Та нарын ажилд нас амжилт хүсье. За ингээд энэхүү Insights-ийн ээлжид нэгэн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар төрөлцтлээ түр баяртай. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.